За би өнөөдөр сая имлэг дээрээ ирээд эмчээсээ зөвлөгөө аваад тэгээд дахиад хараагаа шалгуулсан. Яг мис таслын дараа ингэж 100% харна шүү гэдгийг ингээд үзлээ. One day later. Өвдөхгүй те. Вэ? Надад хэлээ. Шалгаад хийсэн юм байна. Байгаатай. Вау. Өвдөх байх гэж бодсон чинь ерөөсөө өвдөөгүй. За тэгээд яг хоёр нүдээ ээлжлээ 60 секунд лазерт ороод өмнө нь дараа нь ингээд угаагаад тарчдсан байна. Зурагчин залуухаа нүдний давхрааг хүртэл ингээд тод хараад энэ камерны хүртэл жижиг бичгийг би харж байна. Тэг үнэхээр гайхаж. One day later. Хараа бол одоо өмнө нь би чи хасах дөрөв гэхээр цагны тоо маа юу ч харахгүй. Тэгэхэд ингээд одоо 50% та харж байна. Хуваар илэрхийлэх юм бол хөдөлмөрийн чадвараа бол бүрэн болоо алдчихдгүй юм байна. Би бүр одоо хоол хийж ин гэж боддоо. 8 hours later. За яг оройн 21 цаг болж байна. Тэгээ өнөөдөр өдрөө амар цоглог байгаадсэн чинь одоо яг нүд эмчийн хилээдээс өвдөн гэдээсэн юм шиг байна. Тэгээ нулимс гойжоод аргаад тэг нүдээ нэхлэр ингээ хорсоод байна. 3 days later. За өнөөдөр day 3 хараагаа тэглүүлэх лазерт ороод 3 дахь өдөр. Тэгээ эхний өдрөө шууд тэглүүлсэн өдрөө бол өдөр нь маш happy байсан. Тэгэл та нартай бичлэг хийгээл easy юм байна энэ гэл. Тэгсэн чи яг оройн нь мэдээ алдуултны бүрэн гарсан юм шиг амар хорсоод унтаж чадаагүй. Шөнийн 3 цаг хүртэл бүр үнхээр нүд хорсоод унтаж чадаагүй. Өчигдөр эмч манаас хэлсэн. Ингээд нүдий чинь над хамгааллын линз чинь хөгцсөн байгаа. Тэгээ тийм учраас одоо дотор нь ингээд эвэрлэг бүрхүүл чинь төлжж байгаа шүү. Вакуум орчинд гадны халдвар орохгүй гэж хэлсэн. Тэгээ одоогийн сэтгэл бол би одоо миний дараа хараагаа тэглүүлэх хүмүүс сарынхаа гамыг орой зөвсөлттэйгээр н ороороо ядаж хаалгааны дараа өвдөхгүй юм байна шүү гэж бол хэлмээр санагдчихээн. Тэгээ маргааш линз авахулчаад бас миний сэтгэл хуурсан байж магадгүй. Эмч яалтчвал хэлсэндээ 3 өдөр бол хөдөлмөрийн чадвараа алдна маш их стресснэ гэд. Үнэхээр тийм байсан. 2 weeks later. Нулимс чинь эндээс үсээд нүдий чинь бүгднгийн чиглэлчээд амар гоё сэтгэл санаатай болчихлоо. Сая 13 өдрийн өмнө ангаас солон эмнэлэг дээр хаалгаанд ороод одоо яг амьдрал маань ингээд цоошин болсон юм шиг тийм гоё мэдрэмжийг өөртөө авж байгаа. Энэ дунд миний нүд үе бас ингээд бүрлзээд ойрын хараа муудаад буцаад холын хараа ч гэсэн бүрлзэх үеуд маш их гарсан. Тэгэхээр энэ үе дээр би санаа зовоод би нөгөө тасгалаа хийсэн байхгүй. Тэгээ гамаа би муу бариад миний хараа муудчихгүй гэж бодсон чи угаасаа тэгдэггүй юм байна. Яг хаалгаанд ороод сарын дараа таны нүд маш гоё тодордсон байна шүү. Тэгэхээр энэ алгандаас та бүхэн маань хүлээцтэй байгаарай. Би бол одоо ингэ насан туршдаа мартахааргүй ийм гоё нүдтэй боллоо. Та нартай маш их баярлалаа.